Яаков Египтэд амар тайван амьдарч байсан, бас өвдсөн, нас өндөр болсон, тухайн үедээ өвдсөн байх гэж бодож байна. Бурханд итгэдэг хүн ч өвддөг. Бид хэн нэгнийг хэрхэн өгсөнд их анхаарал хандуулдаг. Гэхдээ Бурхан хүнийг авч явахдаа тэр олон янзаар авч явдаг. Гэмтэл ослоорч авч явдаг, машины ослоорч, өвчнөөрч авч явдаг. Мөн санамсаргүйгээр ямар нэгэн зүйлээс болж өгнө. Яаж өгсөн нь чухал биш. Бурханд итгэдэг хүн яаж өвчин тусаж, Бурхан итгэдэг хүн яаж машины осол орж, онгоцны осолд ордог юм гэж боддог. Бид бүгд өхөн. Тиймээс Бурхан олон янзаар авч явдаг. Библиэд яаж өгсөн юм бол, ямар харилцаа үүсгэж байгаад өгсөн юм бол, Бурхантай ямар харилцаатай байсан бол гэдэг. Тэгвэл Яаков гэж хинбэ? Тэрээр үхэх цаг нь болсон. Яаковын хоёр төрлийн хэлсэн үгийг харцгаая. Йосеф Яаков дээр ирсэн гэж сонссон. Нүдэн сайн хардаггүй. Тэгээд босож суув. Тэгээд Йосеф хоёр хүүгээ дагуулж ирсэн ч Яаковд хоёр хүүч сайн харагдаагүй байх. Гэхдээ одоо тэр хоёр хүүгийн тухай яриад байна. Бурхан хоёр хүүгийн тухай ярихдаа хоёр зүйлийг хэлдэг. Бурхан бидлэлд надад илчлэгдсэн ах дүүгээсээ цухтаж байх үе. Тиймээс тэнд ганцаардах, хүйтэн өлсөх. Би залуу насндаа байсан. Гэхдээ би гэрээсээ гарах хэрэгтэй болсон. Тиймээс гудамжны рус гэдэг газарт нойрсож орхилоо. Бурхан гарч ирлээ. Мөн би чамайг өрөөе. Чиний үр удамд өрөөе. Одоо энэ хүн гэрлээгүй байна. Мөн би чиний үр удамд ихийг өгнө. Мөн Бурхан үүнийг хамгаалсан. Би Бурханыг санаж байна. Нүдэн харагдахгүй, нас барж байгаа хүн, оюун ухаан нь тодорхой биш хүн. Яаков ямар хүн болохыг мэдэж байгаа юм шиг байна. Бусад бүхнийг мартсан ч Бурхан надад хийсэн зүйл. Бурхан надад хайртай, Бурхан надад хамт байсан, амьдрал шиг мартсангүй. Би түүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, миний эхнэр надаас хамт явж байхад гудамжинд нас барсан. Евратад нас барсан. Еврат Бэтлехэм шүү дээ. Бэтлехэмд хэн төрсөн бэ? Иесус төрсөн, Рахил тарсан. Рахилийн үхэл Иесусийн замыг бэлтгэсэн юм. Рахил их зүйл хийгээгүй. Гол дүр нь Авраам юм. Просто Рахил дагаж явсан юм. Дагаад зам дээр нас барсан. Энэ нь ямар өрөвдөлтэй амьдрал вэ? Гэхдээ Авраам өөрийнхөө түүхийг ярьдаг. Энэ нь Йосефийн ээж, жинхэнэ ээж нь Бурхан нэргүй, гэрэлгүй амьдардаг хүн, Бурханг хайрладаг хүн, хүмүүсийн нүдэнд төдийлөн харагддаггүй ч. Би санаж байна, мөн Яаковч санаж байна. Яаков зөвхөн Бурханы хайрыг санаж байсангүй. Бурхан түүнд өгсөн, өөрийгөө тусалж, өөрийнхөө төлөө зүтгэж байсан эцэстээ Бурханы төлөө зүтгэж байсан тэр хүмүүсийг ч санаж байна. Гайхалтай биш гэж үү? Та нар юу санаж амьдарч байна вэ? Нас нь болж байна. Би өгөхөд ойртох үед юу санах бол Бурхан талаарх сэтгэл ямар байгааг мэдэж болно. Баярлалаа гэж юуны учир өгсөн бэ гэдэг биш. Бурхантай ямар харилцаатай байсан бэ? Баярлсан хүний шалгуур юм. Гэхдээ бидний бодох ёстой нэг зүйл байна. Тэр хоёр хүүгээ авчирсан. Манассе ба Ефраим юм. Гэхдээ аав ингэж ярьдаг. Манассе болон Ефраим миний ачнаар биш, харин хүүгүүд. Би амархан тайлбарлаж ярьдаг. Чи миний хүү шиг, чиний хүү миний хүү, бадан болон олон баяр нь ах дүүс юм. Эмээ намайг өсгсөн, ээж аав маань эрт нас барсан. Гэхдээ эмээгээ ээж гэж дууддаг юм байна. Тиймээс эмээ ээж гэж хэлсэн. Гинтийн гайхалт орлоо. Яагаад ээж гэж дууддаг вэ гэж асуусан. Просто ээж гэж дуудсан гин. Та нар одоо энэ Йосефийн хүүг өөрийн хүү гэж хэлж байна. Гэхдээ зүгээр л тэгж байгаа биш. Шалтгаан байсан. Израилийн Яаковын 12 хүү байна. Йосеф хүртэлх 12 хүү байна. Гэхдээ тэр Йосефийг оролцуулахгүй. Йосефийн 2 хүүг оруулна. Тиймээс дараа нь хэдэн зуун жилийн дараа Ганаан газар орж ирэхэд 12 газар өгнө. Нэг овог бүрээр. Гэхдээ Йосефийн удам хэдэн хүн бэ? 2 хүн болно. Тээвэрлсэн юм байна. 2 дахин авсан юм. Бусад хүүгүүд яаж бодсон бол яагаад бид нэгээр авдаг юм бэ? Яагаад зөвхөн Йосефийн удамд 2-ыг яагаад авдаг вэ? Газрыг энэ нь сонин биш гэж үү? Бидний шалтгаан нэг юм. Эцэг өвлийн эрх Йосеф шилжсэн байна. Тэр нотлогоо нь юу вэ? Эцэг нь Йосеф 17 настай байх үеэс 17 настайдаа эцэг нь өнгөт хувцас өмсгсөн. Гэхдээ тэр өнгөт хувцас нь хамгийн том хүүгээ өмсүүлдэг юм. Гэхдээ том хүү гэмт хэрэг хийсэн юм. Эцгийн үрийн зулцаг эмэгтэйд тэр эмэгтэйтэй хамт унтсан. Иймээс анхны эрхээ алдна. Гэхдээ 2 дахь хүү байна шүү. 3 дахь хүү бас байна. Гэхдээ энэ 11 дахь хүү юм. Эцэст нь анхны 11 дахь хүү нь Йосеф. Яагаад Йосеф руу шилжсэн юм бэ? Йосеф ариун байсан. Йосеф Бурханыг хайрлсан. Йосеф өөр байсан. Сорил ирэхэд зугтсан, өөрийгөө боол болгон зарсан ах дүүсээ уучлсан, уучлахын зэрэгцээ, тэдний амьдрах замыг нээж өгсөн, газартай, ажилтай болгосон, паранд санал болгосон, Йосефийн Бурхантай харилцаа. Нэг үгээр хамгийн тодорхой шинж чанарыг хэлбэл юу вэ? Тэр бол өглөгч юм. Йосеф үргэлж өгч байна. Уучлал өгч, газар өгч, Потифарын тэр эхнэрт нь ч хариу барьсангүй. Иесус бидэнд амь өгсөн. Иесус загалмаа дээр нас барсан, тэр цус урсгасан, миний гэмт хэрэг, би биеэрээ үйлцэн гэмт хэрэг, сэтгэлээрээ үйлцэн гэмт хэрэг, Библийн хэнийг үзэн ядвал тэр аль хэдийн аллах хийсэн гэж байна. Матай номын 1:7 бүлэгт яриад байна. Чиний нүд гэмт хэрэг хийвэл унгаа, чиний гар гэмт хэрэг хийвэл таслагдана гэж хэлдэг. Тэгээд ард нь ирээд ардаа явбал, гуужнаас хойш явбал, биеийн үнэлэгчдийг уучлж. Сэрэн шиг хулгайчдыг уучлж тэгэхээр урд хойд нь тохирохгүй байна. Тэр хүмүүсийн гараас бүгдийг нь тайрах хэрэгтэй, нүдийг нь бүгдийг нь суулж авах хэрэгтэй. Яагаад Иесус өмнө ба ард нь өөр үг хэлсэн бэ? Хинч болов гимшүүл уучлна, өгнө. Би өгөх болно. Энэ нь Йосефийн дүр төрхөөс тодорхой харагдана. Йосеф яагаад 2 дахин ихийг авсан бэ гэдгийг та ойлгож байна уу? Бидний Бурхан бол Бурхан юм.
Бид ялгаатай амьдарч байгааг харж байна. Дэлхийн хүмүүсээс өөр амьдарч байгааг харж байна. Ялангуяа Бурхны амьдрал, харилцан туслах амьдрал. Та яаж хариулах вэ? Йосефийн тусламжтайгаар мэдэж болно. Хүний хүү ирсэн нь үйлчлэхийг хүсвэл үйлчлэлт. Миний амь насыг та нарын төлөө өгөх гэж байна. Тэгвэл би та нарт хэтрүүлэн хандивлах болно. Чичиргээтэйгээр хандивлах болно. Инэрэнгүй хүмүүс инэрл үзүүлэх болно. Мөн Бурхангийн үгэнд нийцүүлэн ийм амьдралтай байвал зүгээр л та нар яаж болох вэ? Нэг удаа туршиж үзэхэд сайн санагдаж байна. Энэ хүн Бурхан юм. Йосеф яаж ингэж амьдарч чадсан юм бол 17 зүйлийн талаар байна. Эцэг нь баруун гараа том хүүдээ тавих ёстой байсан. Том хүүд учир нь баруун гар нь алдар гавья, хүч чадлын бэлгэдэл юм. Зүүн гараас илүү чадвартай. Гэхдээ тэр ерөөлийн гараа. Бага хүүгийнхээ толгой дээр Евраим тавилаа. Мөн зүүн гараа том хүүгийнхээ толгой дээр тавиарай. Тиймээс Йосеф нь аав нь хараагүй учраас тийм гэж бодож байсан. Тиймээс гараа ингэж гаргаж дахин солихоор оролцсон. Би ч бас мэднэ гэж хэлдэг. Чимээгүй бай гэж байна. Энэ тухай дараа нь жаахан дэлгэрүүлж ярина. Йосеф бол Бүхнийг эзэмшсэн хүн юм. Хоёр хүүдээ үлдээх зүйлс их байна. Бүгдийг эзэмшсэн хүн мөнгөтэй, нэр хүндтэй, эрх мэдэлтэй байсан, магадгүй алдартай байсан байх. Тэгвэл тэр хүүхдүүдэд өгчхүүл болно шүү дээ. Одоо нас барж байгаа нь гар нь бүгд хуруунд гажиж, нүд нь харагдахгүй байна. Гарч чирчээ. Хин нэг нь толгоогоо тавьж байгаа ч ийм сул дорой хүн рүү ирж, яагаад ерөөл авах гэж байна вэ? Энэ нь Йосефийн итгэл байсан. Яаковыг биш, Яаковтай хамт байгаа Бурхныг харсан. 12 хүү бүгдийг нь харсан. Йосеф аавыг бага байхаас нь харсан. Хай хуурч намайг 20 жил ажиллаад буцаж ирэхэд нагад захынд очсон. Ах маань венженс авах гэж намайг дагсан. Тэр үед аав маань ахыг минь хуурсан гэдгийг анх удаа мэдсэн. Энэ үед Йосефийн нас 10 орчим нас хүрсэн байлаа. Эцэг маань хэнийг ч мэхэлж байгааг би харсан. Гэхдээ би эцэг маань залбирахыг ч харсан. Би Бурхантай тэмцэж буйг харсан. Мөн Секемд нэг явдал болсон. Секем, Симон болон Леви хоёр хүн алсан. Секемийн хүмүүс одоо өшөө авах гэж байна. Аав босож байна. Гэр бүлээрээ битл рүү явсан. Би залбирал, мөргсөн. Би Бурхныг хайсан. Бурхан асуудлыг шийдэж өгсөн. Хин ч араас нь дагаж чадахгүйгээр хамгаалж өгсөн. Аавын сул талуудыг ч харсан. Аав нь хайж буй Бурхан. Би Бурхныг хайж залбиралд оролцож байгааг харсан. Танай эцэг эхийн эрх мэдэл хаанаас гарч ирдэг вэ? Бид өдөр бүр төгс амьдраад гарч ирдэг юм уу? Та нар ямар ч төгс амьдарсан бай. Та нар болон би нүгэлтнүүд юм. Бид хүүхдүүдэд төгс дүр төрхийг харуулж чадахгүй. Гэхдээ төгс биш. Бурхан хайж буугааж нуух боломжгүй. Эдгээр хоёрыг бүгдийг нь харж амьдарч байгаа юм уу? Хүүхдүүд гэмт хэрэгтэн боловч дутагдaltaй. Заримдаа хүүхдүүдэд сэтгэл зовоосон. Бурхандаа гимшиж, Бурхантай тэмцэж, сэтгэлээ төвлөрүүлж, битл рүү өгсөж, тэр үед Бурхан бидэнтэй хамт байсан. Энэ бүхнийг Йосеф харж өссөн. Энд эцэг эхийн эрх мэдэл ирдэг. Та нарын хүүхдүүдийг барьж намайг хүндэл. Намайг хүндэл. Би хэрэг зовж байгааг мэдэх үү? Ийм хүнийг юу гэж нэрлэдэг вэ? Хоёр үгээр би ярихгүй амнаас. Бодол муудаж байна. Бидний Бурханы өмнө гарах дүр зураг. Бурханы өмнө гимшиж буй дүр зураг, хэцүү үед Бурхан руу хандах дүр зураг. Бурхан тийм хүмүүс дутмаг байлаач, төгс биш байлаач Бурхан өрөөж байна. Тэд өрөөвөл хин нэгэнд яг таг биелнэ. Ийм хүмүүсийн ойр байх юм бол тэр хүнч бас буян хураана. Энэ бол би одоо хуульчлагдсан итгэл ярьж байгаа биш шүү. Энэ нь Библийн зарчим юм. Та нар ариун сүнстэй байхдаа хэнийг ойртуулдаг вэ? Бурханд хайрладаг хүн үү? Итгэлтэй хүн үү, Бурханд гимшдэг хүн үү, Бурхан айцлах хүн ойртохыг хүсэж байна. Та нарын ариун сүнсээр дүүрэн биш байх үед хаашаа явж байна вэ? Сүнсний хүчээр дүүрэн хүнийг зайлсхийдэг. Сүмж дургүй, найдвартай хүнч дургүй. Хуурамч хүн шиг тэгээд улам харанхуй хүний зүг рүү хазааж байна. Энэ бол хуурч чадахгүй сүнслэг томьёо юм. Йосеф бол Бүхнийг эзэмшсэн хүн. Гэхдээ Йосеф текстэд нуглагдсан байна. Йосеф аавынхаа өвдөгний завсраас хоёр хүүгээ зайлуулж газарт хэвтэж мөргөв. Энэ дэлхий дээр агуу хүн одоо газар хэвтэж байна. Энэ итгэл үнэмшил ямар итгэл үнэмшил вэ? Бурхан, би бүгдийг эзэмшсэн ч надад байгаа зүйл. Бурхан надад өгсөн зүйл. Би энэ зүйлийг хүүхдүүддээ өвлүүлэхийг хүсэхгүй байна. Бурхан минь, та миний хоёр хүүг өрөөхгүй бол юу ч биш, өрөөж өгнө үү? Гар тавиарай. Би ноцтой байсан. Бурханы өмнө зогсож байгаа мэд газарт хэвтсэн. Энэ нь Йосефийн өгч чадах чадварын үндэс байсан. Йосефийн авсан төсөөлшгүй өрөөл. Та нар Йосефийн Бурханы өрөөлийг авсан нь үнэхээр нэгүслийн илэрхийлэл юм. Гэвч 12 хүүгийн дунд дигэн амьдрах, итгэлтэй амьдрах, завстаа Бурханы төлөө авсан зүйлсээ хуваалцахыг хичээдэг. Түүнийг алдаж болохгүй. Амен. Тэгвэл эцэст нь Ефраим болон Манасе нар өрөөл авсан уу гэхлээр Яаковын өрөөл Бурхангаас ирсэн гэдгийг хоёр зүйлийг батлах болно. Эхнийх гар солихоор тавьсан, Йосеф солихоор бодсон. Гэхдээ Яаков мэдэж байна гэж хэлсэн. Одоо Бурхан дээрээс хөдөлж байна. Мөн тэрээр жижиг хүүг илүү их ажилласан. Гэхдээ Евраимын жижиг хүү яаж болсон бол 300 жил өнгөрсний дараа Ганаан газрын нутагт орно. Та нар болон тэдний үр удам 12 овгийн дунд Ефраим овог хамгийн том өрөөл авсан. Тиймээс өмнөд Юда буюу Юда гэж нэрлэгдсэн. Дараа нь дээд талд 11 овгийг хойд Израиль гэж нэрлсэн. Гэхдээ дараа нь Евраим гэж нэрлэдэг. Израилийг зүгээр л Евраим гэж нэрлэдэг. Яагаад ингэж болсон юм бол Евраим нь хойд Израилийн төлөөлөгч болно. Йошуа хэний овгоос гаралтай вэ? Евраимын овог юм.
Мосигээс илүү чухал хүн байж магадгүй. Ганаан газрын нутагт орж ирсэн шүү дээ. Хүмүүсийг бүгдийг нь амьдруулсан шүү дээ. Бурхны сүм Ефраим овогт байсан. 300 жилийн турш сүнслэг өрөөл авсан, биеийн өрөөл авсан. Бурхных зарцуудад гарч ирэх өрөөл авсан. Гайхалтай биш гэж юу? Манас хэрхэн болсон бол газрын дунд хамгийн том газрыг авсан. Зөвхөн ганцхан Манасынх Йордан голын төвд. Баруун талаас ч зүүн талаас ч авсан. Одоо Йордан дахь талуудыг авсан. Одоо Израиль дахь талуудыг авсан. Бурхны хамнаас гарсан үг яг таг биелэн. Гидэн шүүхийн гидэн хаанаас гарсан юм бол мангийн овоос гарсан. Бурхан гайхамшигтай. Гэхдээ цаг хугацаа өнгөрч байна. Евраим болон Манасын буруу замд орно. Энэ нь бүхэлд нь харуулж буй носын юм. Евраим надаас холдсон. Евраим тоо ихтэй байсан учраас ихэрхүү болсон. Миний өрөөлийг авснаар унсан. Бурхан гомдолтой байна. Евраим гэж үг хэлэхэд хязгааргүй, зэмлэж, буцаж ир гэж дуудаж тавих ёстой гэдгийг хэлж байна. Манас ч мөн адил. Хоёр том нүгэл байсан. Нэг нь ихэрхүү байсан. Хоёрдугаар шүтэн шүтэх явдал. Шүтэн шүтэх нь үнэн шүтэн шүтэх ёслолын үед завхралтай дахил өргөдөг байсан. Маш их тачаан зан үйл байдаг. Хоёр зүйлийг алджээ. Нэг нь даруй байдал. Хоёрдугаарт нь ариун байдал, дэвшил ба ариун байдал алдагдсан. Гэхдээ та нар нэг зүйлийг бодоод үзье. Израилийн 12 хүү бүгд Египтэд нас барсан. Тэдний удамд ямар хамаатай юм бэ? 300 жил өнгөрч 400 жил өнгөрсний дараа Ганаан газар орох нь, мөн тэд сайн амьдрах нь юун тийм чухал вэ? Бүгд өгсөн. Египтэд Манаси болон Ефрем ч Египтэд өгсөн. Яаков ч Египтэд өгсөн. Йосеф ч Египтэд нас барсан. Яагаад энэ зүйлийг ингэж ноцтойгоор бичиж байна вэ? Шинэ гэрээнд ирэхэд нэг шалтгаан байна. Шинэ эмэнд шилжихэд 12 овгийн утга алга болно. Есүс 12 овгийн оронд хэнийг сонгох вэ? Сургагчдыг сонгоно. Мөн тэдгээр сургагчдаар дамжуулан олон хүмүүст сайн мэдээг түгээж тамнаас тэнгэрт гарахад тусалдаг. 12 овгийн ойлголт алга болно. Хуучин гэрээ нь шинэ гэрээний төлөө юу? Шинэ гэрээ нь хуучин гэрээний төлөө юу? Хуучин гэрээ нь урьдчилан мэдэгдлүү? Шинэ гэрээ нь урьдчилсан танилцуулга мөн үү? Шинэ гэрээг харуулахын тулд хуучин гэрээг байнга ажмаар илчилж байсан юм. Йосефийн зан чанарт Есүсийг харуулж, 12 ов дамжуулан 12 элчийг харуулж, Есүсийг Йехошуар дамжуулан харуулж, энэ нь шинэ гэрээний жинхэнэ эзэн харуулахыг хүсч байсан зүйл юм. Түүнийг зориулсан хүмүүс, хуучин гэрээний хүмүүс, энд та нар бүх хүний өмнө гэрэл гийлгэх хэрэгтэй. Чиний сайн үлсийг хараад бүх хүмүүсийн Бурхан руу алдаршуулах болно. Амин. Хинд алдаршуулах вэ? Энэ бол Бурханы Есүсийн хүсэл байсан. Бид олон сайн үлс хийж хандив өгдөг, мөн шав болгодог, мөн ийм үг хэлмээр байна. Тэр хүн би өсгсөн, би сайн мэдээг дамжуулсан, би зааж өгсөн. Тиймээс би Есүс шиг одоо адилхан болж байна. Бурхан ийм зүйл хийхийг хориглодог. Чи биш, Бурхан руу алдаршуулахыг зөвшөөр, Бурхан руу л харахыг зөвшөөр. Гэхдээ та нарын тэр үйл ажиллагаанууд, та нарын тэр өгч байсан амьдрал, нэг ч алдахгүй, мөнх байх болно, би санах болно. Амин. Хүн харах юм бол хийн, харуул хийхгүй. Ийм төвшин доогуур зүйл. Одоо болохоос амин дими байна шүү дээ. Та бүхэнд 2015 оны 2 сарын 15-нд 21 Египет хүмүүс Шмари болсон. 21 хүн Иесусыг итгэдэг хүмүүсийг мусульманууд хүзүүн огтлон алсан. Сэрт голд тэр үед телевизороор үзсэн үг, тэрээр өвдөг дээрээ суусан, ардаа уйж өгсөн, мөн би улбар шар өнгийн хувцас өмсгсөн, мөн мусульманууд утга барьсан, мөн дэлхийд даяар дамжуулсан. Тэд хэн бэ? Христийн итгэгчид байсан, Левит барилгын ажилчид байсан, Мангал гэж нэрлэгддэг барилгын ажилчид. Гэхдээ тэр хүмүүст алхаас өмнө асуусан. Одоо ч гэсэн Есүсийг үгүйсгэж, Есүсийг итгэхгүйгээр тэгвэл би та нарт илүү мөнгө өгнө. Би та нарын амнасыг аварна. Гэхдээ ган улсын нэг хүн орсон. 20 хүн Египет улсын иргэн. Тэдний сүүлчийнх нь эзэн Иесус байсан. Эзэн Иесусаа би хайртай, өнөөдөр магтаал хийсэн. Би хайртай, миний хэртэй Иесус. Тэгээд бид магтсан шүү. Тэгээд тэр өдөр бүгд өгсөн. Та нар барилгын ажилчид байна. Би пастор биш, би миссионер биш, просто ажил хийдэг хүн байсан. Тэдний доторх Иесусийн тухай хайрна. Энэ дэлхийн ямар ч хүнийхээс илүү үнэнч байсан. Маш үнэтэй алмаз шиг итгэл байсан. Би яагаад ярих ёстой вэ? Йосефийн 2 хүү аль улсын хүн бэ? Холимог хүүхэд шүү дээ. Израиль хүн болон Египтийн хүн хоёрын цус холилдсон шүү дээ. Эдгээр хүмүүс Йосефийн тухай яриаг мэдэхгүй юу? Манас болон Ефремийн тухай яриаг мэдэхгүй юу? Бидэнтэй адил Библи ашиглаж байна. 1999 онд бид Египт рүү явсан. Бидний бага насны хүү охин болон манай жанжонгон миссионертэй миссион хийхээр явсан. Йорданд 1 сар, Египтэд 1 сар байсан. Египтийн хогийн цэг байсан. Бид байсан газар гадагш гарахыг хориглосон. 1 сарын турш аюултай гэж Египтийн орон нутгийн эмч гудамжинд байгаа хүүхдүүдийг дуудаж, хоол өгч, хувцас өгч 5 зүйл хийж байсан. Хүүхдүүдийн хөл угааж байна. Хөлн зааны хөл шиг байна. Иймэрхүү томорч байна. Энэ баригдахгүй байна. Гудамжинд худалдаж авдаг. Тэдэнд хоол хийж угааж өгдөг. Тэгээд би 1 сар амьдарсан. Мөн би онцгойгоор онцгой зүйл болсон. Надад бараг 1 сарын турш надад унтах нэг ч мөч олдсонгүй. Унтахгүй байна шүү дээ. Нойр дараа нь ирүү чичирч эхэлдэг. Зогсохгүйгээр чичирч байсан. Тиймээс шүнжин нойргүй өнгөрүүлсэн. Жанжон им гадаадын миссионер надад хамгаалж байсан дурсамж байна. Магадгүй энэ нь динг химээх халдвар байж болох юм. Ношоо их байсан. Их хазуулсан. Гадаа гаруул бүгдийг нь бөөлжиж байна.
Хит их хогийн цэг байна. Өнөр муухай өнөр хогийн цэгүүд дүүрэн байна. Тиймээс гарахгүй байсан. Гэтэл нэг өдөр Египтийн нийслэл Катарт, Катарт биш, Каирт сүм зочилсон. Энэ бол Христийн сүм. Энэ сүмд ойролцоогоор 2000 хүн цугладаг байсан. Тэд бурхандаа магтаал ургаж байна. Гинэд гайхсан. Энэ Египтийн оронд яаж ингэж магтах вэ? Яаж 2000 хүн цуглах вэ? Тэнд би бурханд залбирч шүтлэг үйлдсэн. Баярлалаа, хамтдаа залбирлаа. Би яагаад ярих вэ? Ефраимын ерөөл мангийн буян ийм буян байна. Өнөөдөр олж, өнөөдөр идэж амьдарч байлаа. Би ядууч гэсэн эзнээ хайрладаг. Би бүхнийг өөрчилж чадна. Би бүхнийг өгч чадна. Нэг зүйл хийж чадахгүй, Иесусыг өөрчилж чадахгүй. Та нартаа нэг удаа надад шулуун хүүхдийн асуулт асуух болно. Та бүхний өмнө одоо хэн нэгэн зогсож байна. Би та бүхнээс асууж байна. Би дэлхийд бүхнийг өгнө. Чи хүсч буй бүхнийг би чамд өгнө. Мөнгө, машин, гэр, хүн, эрдэнэ шиш, цуслан, улс орнууд. Гэхдээ нэг нөхцөл байна. Иесусыг итгэхгүй байж болно. Та яаж хийх гэж бодож байна вэ? Баярлалаа. Хэрвээ энэ нь миний хүссэн зүйл бол шууд өөрчлөн биздээ. Эсвэл огт боломжгүй. Бүгдийг нь өгсөнч болохгүй. Би идэх боломжтой ч Бурхан Иесусыг үгүйсгэж байж идэх боломжгүй. Амин, энэ бол бидний заримдаа хүнд хэцүү загалмайг өөрч явах шалтгаан юм. Би эзэмшиж буугаа өгч байна. Зөвхөн нэг л ариун цэврийн өрөө байна. 100 хүн хамтдаа ашиглах ёстой. Ор биш, тохиромжгүй газар унтах ёстой. Цэвэр биш газар амьдрах хэрэгтэй. Ийм амьдрах шалтгаан ганцхан байна. Иесус. Тэр нөхцөлд орохыг хэлбэл орох болно. Бид жаахан хамтдаа баярлая гэж хэлбэл баярлана. Баялагт хүрч болох юм, ядууралд орж болох юм. Энэ нь та нарыг дамжуулан хэн нэгэн эзэнтэй уулзсан хүмүүсийн аз жаргал та нарыг дамжуулан зарим хүмүүс түүнийг уулзаж та нарын дамжуулан хэн нэгэн бие махбодын хувьд баян болж мартно. Тэр хүний нэрийг март. Гэхдээ та нарын мэдэх ёстой нэг зүйл байна. Бурхан та нарыг мартдаггүй. Амен. Түүнийг итгэдэг хүн өгч байхад humility. Баяртай, мөн даруухан байна. Гүнзгийрсэн итгэлийн баталгаа юм. Энэ бол төсөөлшгүй их буян юм. Энэ бол би чамтай дамжуулан хийхийг хүсч буй зүйл юм. 300 жил биш, 300 жил биш, 300 жил биш. Тэгээд 3000 жил өнгөрсөн ч Йосефийн үр сад, мангийн үр сад, Ефраимын үр сад босож байна. Гэхдээ нэг зүйл сүлд санаарай. Эцээ хүртэл даруухан бай. Эцээ хүртэл ариун бай. Та нарын ойр хавьд унаж байгаа хүмүүсийг харж байна уу? Нэг дор унаж байгаа хүмүүсийг харж байна уу? Та нар болон би ялгаагүй. Зөвхөн эзэнд итгэж эзнээ би хайрлаж байна. Бид энэ дууг дуулна. Би хайрлаж байна. Миний Иесус төсөөлийн хязгаарыг давсан благ. Та бүхэнд ирэх болно. Та нарын хийсэн зүйлд ирнэ. Та нарын үр удмын үр удамд ирнэ. Библийн гэрчийг харуулна. Забуул 103. Амьдрал нь тэр өдөр нь өвс шиг, тэр кинон тансаг амьдрал цэцгсийн адил. Салхи нэг удаа өнгөрүүл алга болно, хинч санахгүй байх болно гэвч Иеhovагийн нэгүслийн тухай. Иеhovагийн хайр инэрлэн өөрийгөө айдас хүндэтгэлтэй хүлээн авсан хүмүүст мөнхөөс мөнх хүртэл үргэлжлэх болно. Түүний үр садандаа хүрэх болно. Амен. Би Иехов хүндэтгэх үед, миний үр сад Иехов хүндэтгэх үед л нөхцөл тавигдана. Эхлэл итгэлээ бахархахгүй байх. Та нар бурхантай уулзснараа бахархах хэрэгтэй. Бурхантай уулзахгүй бол юу ч биш. Тэр буян урсахгүй. Энэ бол миний ээж, миний аавын үеэс дуусах зүйл. Амин. Бурхан та бүхэнд өгч хуваалцахыг хүсэж байна. Та юуныг мэдэрч байна вэ? Та нарын гар ийм байдлаар шилжиж байгаа нь юу вэ? Хэнийг ч гэсэн гар ийм байдлаар тавьж байгаа нь юу вэ? Хэн яриад байна вэ? Манай эгч нар яриад байна уу? Хинд ч гар хурч өрөөж байгаа нь юу вэ? Сүнсний зааварчилгаа авсан тэр хүнд тусал Бурхан руу алдар хүндийг өргөх нь юу гэсэн үг вэ? Та нарын хийсэн зүйл та бүхэнд тусалсан хүмүүс бүгдийг март. Бурхан л хайрл. Бид хамтдаа залбирах болно. Нэг удаа дагаж хэлнэ. Бурхан минь, би чамд хайртай. Энэ дэлхийд байгаа бүхнээс илүү та надад илүү хайрлахад туслаач. Надад ч бас сул дорой амьдрал бий. Эзэн минь намайг барьж авахгүй бол өнөөдөр ч бас унаж унахын аргагүй оршиж байна. Намайг барьж өгөөч. Миний хайртай хүмүүсийг надад барьж өгөөч. Мөн надад өгөх боломжийг олгооч. Мөн надад хуваалцах боломжийг олгооч. Мөн бүх алдар гавьяаг Бурханд өргөж амьдрахыг надад өгнө үү? Иесусийн нэрээр залбирч байна. Амен.